Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы GPA консалтинг группийн хэрэгжүүлж буй залуучуудын хөлмөр эрхлэлтийг дэмжихэ төслийн хүрээнд залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр Ховд аймагт хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. 2017 оноос эхлэн Ховд аймагт хэрэгжиж эхэлсэн тус төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 4 иргэнд 39 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Тухайлбал 2017 онд Ховд аймгийн Жаргалан сумын иргэн Эрдэнэ гишгийн эко гутлын төсөл шалгарч байсан бол тус онд мөн уг туршилтын хөтөлбөрийг хөдөөгийн сумд зохион байгуулж үзэх үүднээс Монгол улсын хэмжээнд анх удаага Ховд аймгийн Үн сумыг түшиглэн стартап арга хэмжээг зохион байгуулсан юм а. Үүнээс Үн сумын иргэн Батбаяр Ууган баяр нарын буйдан үйлдвэрлэлийн төсөл шалгарч 10 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг, 2 дугаар байранд Булган сумын иргэн Пүрэв доржийн чацарганы төсөл шалгарч мөн 9 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Анх одоо яг энэ буцалтгүй арга хэмжээг зохион байгуулах энэ явцад манай Ховд аймгийн эко гутал гэсэн төсөл анх шалгарч ирсэн. Тэр бол буцалтгүй 10 сая төгрөгийн дэмжлэг авч өөрийнхөө одоо тоног төхөөрөмж, түүхий эдгэх мэтчлэн бүх одоо зүйл дээрээ дэмжлэг аваад одоо өөрийн гэсэн ажлын байртаа бас бусад энэ одоо жишээлбэл Говьалтай аймгийн Дулааны цэцлэгээ станц, манай Ховд аймгийнхаа Дулааны цэцлэгээ станц гэх мэтчлэн тийм ажлын ус шаардлагатай газруудаас захиалга аваад ажлын байрыг нэмэгдүүлээд нэмэлтээр одоо гэр бүлийн 2 ажилладаг байсан бол 2 хүнийг сургаад ажлын байранд оруулаад өөрийн гэсэн ажлын байртаа ингээ явж байгаа амжилттай хэрэгжиж байгаа энэ төсөл. Хоёр дахь удаагийн зохион байгуулахын арга хэмжээнд 10 саяын буцалтгүй дэмжлэгийг Үн сум дээр буюу хөдөөгийн залуучуудыг оролцуулах туршилтын байдлаар бас сумын зохион байгуулсан байгаа. Энэ сумын зохион байгуулсан арга хэмжээнд дээр баруун 3 сумын залуучууд оролцож нэгдүгээр өрийг Үн сумын Буйдан гэдэг төсөл 10 саяын буцалтгүй дэмжлэг аваад одоо бас үйл ажиллагаанд жигдэрсэн. Өөрийн гэсэн ажлын байртаа захиалга аваад зөвхөн сумандаа төдөөгүй Булган суман дээр борлуулах цэгээ нээгээд захиалга авдаг цэгээ нээгээд ингээд бас нэмэлтээр нэг хүнийг сургаад ажлын байр нэгдээ 3 ажлын байр бий болгоод ажиллаж байгаа жишээтэй. За энд суман зохион байгуулсан энэ арга хэмжээнд дээр бас энэ манай төслийн багийнхан ярилцаад нэмэлтээр бас Булган сумын чацаргана гэсэн төслийг дэмжиж буцалтгүй одоо 9 саяын дэмжлэг үзүүлснээр бас өөртөө ажлын байр бий болгоод яг энэ экологийн одоо цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр амжилттай ажиллаа явж байгаа ийм байдлууд харагдаж байна. Чацарганы бизнесийн төслөөр 9 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг авсан Пүрэв доржийн хувьд гэхдээ төслийн хүрээнд чацарган хураадаг тоног төхөөрөмж, хураасан чацарганаа хадгалах 20 тонны контейнер авч хөргүүртээ болгожээ. Ингэснээр намарт хураасан ургацаа муутгалгүй хадгалж өвлийн улиралд сум орон нутагта төдийгүй Улаанбаатар хот руу борлуулдаг болсон байна. Энэ жилийн тухайд 2 га чацарганы талбайгаас 1 тонн чацарган хурааж авсан бөгөөд 5 хүнийг улирлын чанартай төр ажлын байраар ханган цалинжуулж байгаа нь төслийн үр дүнгийн сайн жишээнүүдийн нэг болж байна. 2017 оны 9 сарын 14-өөс 17-ны хооронд Үн сум зохион байгуулагдсан гарааны бизнес дэмжих тэмцэнээс 10 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилтийг аваад би одоогийн байдлаар болохоор цэцрэгуурах тоног төхөөрөмж болно. Цэцрийн хадгалах агуулгыг барьсан байгаа. Тэгээ сонгогдсон сангаас 5 сая төгрөгийн бага хөвгтэй зээл 3 жил хугацаатай зээлээр болохоор энэхүү тоног төхөөрөмжтэй худалдаж авсан юм аа. Манайх болохоор Далтбагийн нутаг буурлын аргийн газар 4.5 га газартай. Тэгээд энэ газрын 2 гад нь болохоор 3000 гаруй цэцрэгний мод бутаар айлж байгаа. Тэгээд энэ хүү жимснээс цэцрэгнийхээ нийт жимс гэх юм бол 3 тонн гаруй жимсийг л одоо хурааж авч чадж байгаа. Тэгээд үлдсэн жимсгний болохоор яг нэг богино хугацаанд хурааж авч амждаг юм аа. Энэ мэтчлэн залуучуудын хөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжихэ сургалт арга хэмжээ төсөл нь үр дүнгээ өгч залуучууд өөртөө ажлын байр бий болгон үйлдвэрлэлээ өргөжүүлэн сум орон нутгийнхаа эрэлт хэрэгцээнд нийцэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж чадаж байна. Иймээс төсөл амжилттай хэрэгжиж байгаатай холбогдуулан хөлмөр нийгэм хамгааллын яамнаас хөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг нэмж оруулан 3 жилийн хугацаанд иргэн төлөгдөх нөхцөлтэй 40 сая төгрөгийг нэмж төсөлжээ.
Үүний дагуу Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хөдөөгийн сумдад залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих сургалт арга хэмжээг бүсчлэн зохион байгуулж, залуучуудын гарааны бизнесийн шинэлэг нэг санааг шалгаруулан эргэн төлөгдөх нөхцөлтэй 3 жилийн хугацаатай 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм а.